Сайн байцгаана уу найзуудаа? Мөнхийн хотын нэвтрүүлэг маань эхэлж байна. Найзуудаа, бидэнтэй хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Найзуудаа, танаас би нэг юм асуух гэсэн. Та нар гэрийн даалгавраа хийх үед хэцүү санагддаг үе байдгүй? Надад л авдаг яг тийм үе тулгараад байна. Стуку. Чи сая хэцүү санагдаад хэцүү үе тулгараад байна гэсэн шүү дээ. Тий. Юу болсон? Харин манай багш байгаас ертөнцийн 3 гэдэг сургаалт хэллэгүүдийг 3-ыг цээжлээд иргэсэн байхгүй юу? Бас бичээд иргэсэн. Тэгээ би тэрийг сайн ойлгож өгөхгүй байх юм. Тэгвэл би чамд шүү дээ. Эхнээс нь тайлбарлаж өгье заяа. ертөнцийн 3 гэж юу вэ гэдгийг. Чи мэддэм үү? Хөө тэгвэл тэгэлдээ. Надад өгүүлээс. Хэрэгтэй байх шүү. За, ертөнцийн 3 гэдэг нь Монгол ардын аман зохиолын сэцлэл буюу нэгэн төрлийн сургаалт хэллэг. Сургаалт хэллэг. Тэгээд яагаад ертөнцийн 3 гэж нэрлсэн бэ гэвэл 3 мөртэй учраас. Тэгээд тэр 3 мөрт нь шүлэглээд яваад байдаг учраас. Шүлэглээд яваад байдаг. Тэгэхээр шүлэг гэсэн үг үү? Шүлэг гэхэд арай бишээ зүгээр л монголчууд эртээр үеэс ам дамжаад л яваад исэн тийм аман хэллэг маяг юм баггүй юу? Тэгээд би чам нэг гоё онцлогийг хэлбэрлэж өгөө. За тэгэлдээ. За ертөнцийн 3 нь 3 мөртэй байдаг мөртлөө тэр 3 мөр дотроо маш олон зүйл, олон агуулгыг агуулсан байдаг. Жишээлбэл амьдралын хийсвэр зүйл, бодит байдал, амьдралын утга учир, гүн ухаан гэх мэтчлэн. Тэгвэл их учиртай хэллэгүүд байх нэ тий? Яг зөв. Ингээд нэстэггүй чи ертөнцийн 3-аас нэг ч мэдэхгүй юм уу? Би яг уу нэг цээжсэн л дээ. Тийм үү? Тий. Тэгвэл уншаад өгөлтөө сонсъё. За тэгэхээр за би уншихгүйгээр зүгээр чэйшснээ хэлье заяа. За тэг. За. Газар үнцээр баян, тэнгэр од доор баян, далай усаар баян гэд энэ хорийг чийжсэн. Мондөг. Бас ч гэрийн даалгавар хийсэн байгааз одоо харин 2 дутуу байгаа. Багш шүү дээ те. Чи бүр олдохгүй бол өөрөө зохиогоод бичээд ирээрэй гэсэн байхгүй юу? Тэгээ би яаж зохиож чадах вэ те? Тэгвэл нэстэггүй. Надад чам туслах нэг найз байгаа юм биш. Тийм үү? Тий. Тэр найз маань ертөнцийн 3 маш их мэддэг. Ямар гоё юм бэ? Тэгвэл удахгүй миний энэ асуудал шийдэгдэх юм байна да тий? Харин тийм бац. Тийм ээ. Тэгвэл би хурдан уулзъя та тэхүү. За тий. За. Тэгвэл мөнхийн хотын талант болонда намун заяа найзыгаа урьж байна. Талант. Найзуудаа бид мөнхийн хотхонда намун заяа найзыгаа урьж авчираад байна. Ингээд намун заяа найзтайгаа танилццгаая. За тий. Намайг Намун Заяа гэдэг. Би Эзмийн Эргөө Цогцлбор сургуулийн 3-р ангид сурдаг. Манай намун заяагийн маань дээр нь үнэхээр гоё юм аа. Яг гоё Монгол хөөрхөн төрхтэй өөрөө царайцсан. Үнэхээр хөөрхөн харагдчих. Бас надтай адилхан улаан байгаас тээ. Нэрээ чи өөрөө хамгийн сайн чаддаг ертөнцийн 3 манай үзэгч найзуудад болон манай мөнхийн хотын найзуудад уншиж өгөөч. Бас надад. ертөнцийн 3 хар. Цаасанд мөр нэг хар. Цаасанд бичиг нэг хар. Зарганд үг нэг хар. Үнэхээр мондөг. Харин тийм. Дахиад байгаа юу? Дахиад нэг. Дахиад байгаа. За, үзэгч найзуудаа. ертөнцийн 3 цаваа. Ой сатай хүн нэг цаваа. Онгон талын туурайт нэг цаваа. Онц сурдаг хүүхэд нэг цаваа. Нэрээ 3 мөрөнд багтдгий бэ штэ. Тэгээд бас нэрээс нь толгой сүүл нь холбогддог юм байна. Бас би ертөнцийн 3 гэд уншиж эхлэх юм биш үү тий? Тий. Тэгвэл нэстэггүй чи манай намун заяа найзт маань уншаад үзүүлчих. За тэгье. За. За одоо би тэгвэл яг гоё уншнаа. За.
За. ертөнцийн 3 баян, газар үнцээр баян, тэнгэр одоор баян, далай усаар баян. Босно. Хөө би шатчлаа шүү дээ. Ямар гоё юм бэ? Бас наман заяа найздаа дахиад баяр өгье. Баярлаа. Би наман заяа найзаас зөндөө олон сурчлаа шүү. ертөнцийн 3-ыг цээжлэхийн ач холбогдол нь юу юм бэ? ертөнцийн 3-ыг хэлснээр хүний ой тогтоол сайжраж бас мөн дээрээс нь хүний анхаарлыг сайн төвлөрүүлж чаддаг. Тэгэхээр манай нисдэггүй ертөнцийн 3-ыг сайн хэлээл ах юм бол ой тогтоол цэнтэй болох юм ба штэ. Яг манай наман заяа шиг. Харин тийм ярьж хэлж байгаа нь үртэл өстой гоё юм биш үү? Ингээд наман заяа чамд өөр авьяасаа юу? Өөр надад зөндөө авьяасаа. Ямар гоё юм бэ? Тэгвэл үзэгч найзуудаа нисдэггүйд надад бидэнд тэр авьяасаасаа сонирхуулаач. Би дууд уулъя. За. Хат явнаг гэдэг нэртэй. Хот гойдын үнэрийнхөө хонгор хаалцсан зүстэдээ харин тавны нэрэндээ хахан цаллыг олсон юм аа. Өнөг насандаа юусан дааг насандаа дэхүүсэн даллан хашуу надамда даллан отта төрүүлвэ. Алтан амгайгийн амин дагуулсаттарэ арасайхан зоогийн аяар гуйтарэ. Ямар мандаг юм бэ? Би ингээ сая чамайг дуулахыг сонсоод яасан гэж гэл яг морд өгч байгаа юм шиг ингээл тийм мэдрэмж төрлөө шүү дээ. Үнэхээр мандаг юм аа. Ингээд наман заяа чамд өөр авьяасаа юу? Даш балбарын шүлэг амьддаа бие хайрал. Амьддаа бие хайрал хүмүүсээ. Алив сайхан бүхнээ бусдаас бүх харамл. Хэрэггүй гүн зэвэ зүрхийг минь бүр шаргалуул. Хэн нэгээ ханахын нөхрөө бүх тулах. Муу сурсан нэгээ шаалч бүүнэ. Аяа чиний найз чинь байж мэдэн шүү. Амжид чи өөрөө алдрын зэрэг төрсөн бол аз жаргалын хаалгыг бусдаа нээж өг. Ачиг тань бас бүү мартаг. Ямар гоё юм бэ? Өстой мандаг. Чи тэгвэл ямар хичээлээ дуртай юм бэ? Миний сонирхолтой хичээл бол математик. Яагаад математикийн хичээл дуртай вэ гэвэл илүү их тоог бодож оюун ухаан хөгжүүлдэг тийм хичээл байгаа. Чи юу н оюун ухаан хөгжүүлэх юм дуртай юм шүү дээ, тийм ээ? Монголын хичээл бас дуртай юу? Дуртай. Тийм баха. Би л авдаг наман заяаг бүх хичээлдээ сайн бахаа гэж бодож байна. Нэрээ тийм үү наман заяа? Чи том болоод яг ямар мэргэжлтэй болохыг хүсэж байна? За би ихлээр загвар өмсөгч болохыг хүсдэг. Харин дараа нь болохоор эмч болохыг мөрөөддөг. Тэгвэл чи бүр ингээд өөрийнхөө яг ингээд том болоод юу хийхээ бүгдийг төвлөлдсөн юм биш үү? Чи тэгвэл яг яагаад эмч болно гэж бодсон юм бэ? Эмч нь хүнийг ингэж эмчүүлдэг, өвсний нэдгээдэг болохоор би эмч болно гэж бодсон. Тэгвэл яагаад загвар өмсөгч болно гэж бодсон юм бэ? Загвар өмсөгч нь болохоор хүнийг гой сайхан алхахдаг. Бас дээрээс нь хүний яг яаж алхахыг төлөвшүүлдэг тийм яага. Манай номон заяа том болоод загвар өмсөж болоод гой сайхнаар хүмүүс гой харуулаад бас мондөг юмч болоод хүн болгоныг гимчлээ. Ингээ бодоод байхад манай номон заяа ёстой гой мөрөөдөлтөг хүүхдээ наа. Харин тийм ээ. Тэгээ мөрөөдөлт нь ямар ч гэсэн манай мөнхийн отхон чамд маш их амжилт хүсье заа юу. Тэгээд бидний бас бэлдсэн гой мөнхийн отхон гэдэг энэ гой дэвтрийг бас бэлгэлнэ. За энэ дэвтэр маань гоё юм нисдэх хөө шүүдэрхэн бит хоёрын зурагтай. Тэгээд бас хойно их гоё сургамжит гоё өгүүлдэй байхгүй юу? Чи ийм өгөнд их дуртай шүү дээ. Тийм учраас яг чам зориулсан дэвтэр. Тэгээд энэ дэвтрийг болохоор мөнхийн отхны зүгээс чанд бэлгэлж байгаа юм шүү заа юу. За харин одоо дараагийн бэлэг царайраа.
Энэ бол Ингрийн тэмдэг. Манай мөнхийн хатхны зүгээс нисдэггүй шүүдрхний зурагтай Ингрийн тэмдэг гаргасан байгаа. Эдгээр Ингрийн тэмдгүүдийг бид үзэгч найзуудтай бэлгэлж байгаа. За ингээд чамд үнийг бэлгэлээ. Баярлалаа манай мөнхийн хатханд бид ирж оролцож байгаад. Нисдэггүй шүүдрхэн хоёр маань надад ийм гоё бэлэг өгсөнд баярлалаа. Би тэгээд энэ мөнхийн хатгын нэвтрүүлэгт орсноороо маш их баяртай байна. Баярлалаа. Тэгээд надад нэг гой санаа. Наман заяа чи хин нэгэн хүнд баярлаа гэж хэлмээр байдгүй. Яг одоо тийм хүн байгаад чи зурагтаар хэлж аль шүү. Манай багш Азиа суран багш маань надад их олон зүйлийг зааж өгсөн. Тэгээд Азиа суран багштай их олон эрдэм ном зааж өгсөнд баярлалаа. Өнөөдөр бид хамтдаа Монгол ардын аман зохиолын нэг төрөл болох ертөнцийн 3 гэдэг сургаалт хэллэгийг хамтдаа сурлаа. Бидэнд үүний талаар ойлголт өгсөн наман заяада үнэхээр их баярлалаа. Баярлалаа. Гэр мундаг байсан шүү. Найзуудаа бүгдээрээ мөрөөдөлтөө нисцгээе. Харанхуйд ч гэрэл дээрээ хааны хүүхдүүдээ баяртай.